За, ачаацгүй. 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байна. За, та бүхэнд амлсан ёсныхан дагуу 5 сарын 2-ны өдөр одоо нэг боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зургийг Монголдо үйлдвэрлэн зохион бүтээнэ гэж царын хугацаанд зохион бүтээнэ гэж амласан болвол одоо ямарсан та бүхэнд амлсныхан дагуу сар арай болсонгүй 2 амлсан ёсныхан хугацаанаас нэг 2 хоногийн өмнө зураг боловсруулад жинхэнэ одоо бодит амьдрал дээр 10-аас 30 тонны хоногт 10-аас 30 тонныг боловсруулах үйлдвэрийн макет загварыг масштабын хувьд бол 100%-аас дайны жижигхэн одоо макетыг хийд тусгалаад ямар ч гээд одоо бензин, солярк, моторын дос гэдэг ялгараад гарна. Тэгэд яг энэ үйлдвэрийг бол энэ үйлдвэр маань бол нэгсэндээ миний тэмцлийн нэг хэлбэр юм уу гэж боддог шүү. За, нефть боловсруулах үйлдвэр маань ингээд бэлэн болсон байна. Яг бодит амьдрал дээр одоо энэ гялгавчыг жоохон бастаад бол эдгээр ингээд ажиллаж байгаа. Одоо энэ бензин ялгараад ингээд бензин гарч эхэлж байна. Одоо энэ ч болохоор моторын дос, солярк, онгоцны бензин ингээд гарч эхэлж байна. За, тэгээд ингээд конденсаторууд нь болохоор одоо энэ ингээд ажиллаж байгаа. Үлээж байгаа нэгэ харагдаарай. Тийм байгаас үлээж байгаас. Одоо энэ болохоор эн чинь хоёр дахь нь ингээд унтрахаар доошоо буурч. За, ингээд асаалаа. За. Тинчээс газрын тосоо энэ болохоор газрын тосоо татж байгаа байхгүй. Тинчээс сонсож байна. Газрын тос автоматар татагдаж байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээд ийм болноо. Тэгээд нэг жижигрүүлсэн хөлбөрийг ингээд хийсэн байгаа. Харуул. Тохон шат тусч. За, энэ бензин байна. Тэ. Одоо энэ ямар нэгэн байдлаар энэ боллон танк дэлбэрэх юм уу, бензин алдах юм бол шууд ийшээгээ урсаж ирээд өөрөө унтраад бүх юмаа юул дуусгаад өөрөө унтрахаар ийм системийг ингээд зохион бүтээж хийсэн байгаа шүү. За, ийшээ хийч. Шууд бензин ингээд доошоо гоож байгаа юм аа. Ойрт. Ингээд гоожод байгаас. Энэ өөрөө асахгүй уустай. Яг ингээд бүх бензин чи өөрөө ийшээгээ шатахгүй ийшээгээ доошоо буугаад ирчих. За, тэгээд дээр байсан бензин чи бүгдөө доошоо ингээд шатахгүйгээр унтраад би ерөөсөө унтраагаагүй шүү дээ. Өөрөө ингээд унтраад босчих. Тийм байгааз. За, ингээд ямар ч гал байхгүй. Тэгсэн чи нөгөө бензин яасан байна. Ийш оролцсон. Тэгээд энэ галын аюулгүй системийг энэ нефть боловсруулах үйлдвэр дээр оюуны өмчийг бас авж байгаа. Одоо тийм манай нефть боловсруулах үйлдвэр бол галын аюулгүй систем яг энэ зарчмаар ажиллана. Тэгээд энэ нефть боловсруулах үйлдвэрт маш олон шинэ инновацууд орсон байгаа. Яг Монгол орны ганцаарт тохирсон ийм юм байна болно доо. Шиг өөртөө та. Энэ бензин ялгарж байгаа нь. Бензин ялгарж байгаа нь. Нэрлэгийн зуух гэсэн бас нэрлэгийн зуухнаас ишээгээ параксл шургуу ороод батсан гэхээр одоо энэ уул уурхайн сонсмол байгааз тий. Энэ уул уурхайн сонсмол чинь юу яж байгаа байхгүй юу? Уул уурхайн сонсмол чинь би тэгж бас намайг танах хоногт нэг ах яриад танах хоногт 30 тонны үйлдвэр барина гэж тэгж ирж байна. Тэрийг өөр компанид өгөхгүй шүү, ганцхан манайх авах шүүс. Яагаад та тэгж байгаа юм бэ? Нар чинь сонсмол чинь юу хүн болгоно гээ өгнө гэсэн чинь. Гөө наач яханд маш бага бензин. Бид нар наадах чи одоо аваад яах юм бол ганцхан манай хоёрхан машин ингэж баг соляркаар хангахтай байна. Гэсэн чинь тэр сонсмол нь ерөөсөө 5 тонны банктай гэж байгаа. Нэгсээс. Тэгээ 5 тонны банкаар хэдэн өдөр явах вэ гэсэн. Юу өдөр ээл цолигдоход дахиад өөргөнө гэж байгаа. Уул уурхаанаа байшин шиг том сонсмолууд хийдэж шин. Тэгсэн чинь Монгол тэр үсэн жижигхэн уурхаа. Манайх бол маш жижигхэн. Хэдхэн сонсмолт гэж. Танах хэдэн сонсмолт юм гэж. Манайх 30 сонсмолт гэж. Тэр жижиг том ийм Монголд 3000 уурхаа байна гэвэл. Анх би бол Монголд
Монголд одоо зөвхөн Улаанбаатар хотынхаа иргэдийг л амар нүсэр галтгаал гэж бодож исэн бол юу Улаанбаатар хот жоох юм билээ. Зүгээр агууд ийм л болж байгаа юм да. За. Тэгээд ямарсан та бүхэнд амлсан ёсороо нэрт боловсруулах үйлдвэрээ тоног төхөөрөмжийг цаг хугацаанд дуусгах чадлаа.